За эрхэм үзэгчтэй та бүгдийн өмнө хасагдах шатны 3 дахь тоглолт эхлэхэд бэлэн болсон байна. Талбай дээр Трансвест Монголиа болон Дархны төмөлгийн үйлдвэрийн баг тамирчид тоглохоор болж байна. За эрхэм үзэгчтэй энэ өдрийн 4 дахь тоглолт эхлэхэд бэлэн болсон байна. Аж үйлдвэр Эрдэс баялагын яам, ашигт молбол газрын тосны газар, Монголын уул уурхайн үндэсний ассоциац, Эрдэнэ үйлдвэр төрийн өмчт үйлдвэрийн газрын хамтарсан эрч хүч ив нэгдэл урайндар зохион байгуулж байгаа уурхайчдын спортын их наадам 2025 тэмцээний 3 дахь өдрийн сагсан бөмбөгийн төрлийн хасагдах шатны 4 дахь тоглолт эхлэхэд бэлэн болсон байна. За та бүхэн маань Facebook Live болон Univision-ы 996 дугаар суваг, Sky Media-гийн 40, Агаарын сувгийн 12 дугаар сувгууд дээр бас энэхүү шууд нэвтрүүлэг маань үргэлжилж хүрж байгаа шүү. Та бүхэн маань зурагтаар үзэх шаардлагатай бол эдгээр платформудаас сонгоод үзээрэй хэмээн хүсэж байна. За тоглолт эхлэхэд бэлэн болсон. Бөмбөг TTG багаас Балчин Мирам алсын зан шидэлт амжилтгүй багийн холбоонд олж Дарханбаатар бөмбөгийг авсан. За Балчин нэхэд авсан бөмбөгөө шахаад явсан. Довтлоо амжилтгүй 2 дахь боломж за байхгүй. За Монинко багийн довтлоо алсын зан шидэлт амжилтгүй. За Дарханбаатар за хажууган шуум гişгэ бөмбөг хураагдж байна. Довтлоо амжилтгүй 8 номерын тамирчин Магсарж ав. За 15 номерын тамирчин Тогтхоотор амжилттай довтлж байна. Багийнхаа нээлтийн оноог авч байна. За TTG компани холбоон тоглогч Дарханбаатар эргээ бөмбөг авсан хүчний довтлогч Балчин шахаад явсан алдаа авч байна. 8 номерын тамирчин Магсарж авын алдаа гэж үтсэн байна. За TTG VCO компани 17 номерын тамирчин Балчин ямын хувьд бол Эрдэнэ хотоос гаралтай. Эрдэнэтэд 10 жилээ төгсч Эрдэнэ хотын сагсан бөмбөгийн шигшээ аваагаас улсын аварга, өсвөрийн аварга тоглодог байсан, мөн өндөр амжилт үзүүлдэг байсан тоглогчоо. За эргээд тайлбарт эргээд орё. Тоглолтын тооны харьцаа 4-2 болсон. Балчин алсын зан шидэлт амжилтгүй Самбраас 2 номерын тамирчин за мөн аминдаа байна. Балчин Самбраас бөмбөг авсан, өөрөө бөмбөгийг эзэмшиж байна. Нүүрний шугам дагсан довтлогоо буцсан Балчин Тогтхоотор алсын зан шидэлт амжилтгүй Самбраас Дарханбаатар. За Дарханбаатарын хувьд бол бөмбөг эзэмшилт сайтай, дундын зан шидэлт гоётой, найруулга гоётой, ур чадвар өндөртэй тоглогч харагдсан, хурдтай байсан. За Балчин дахиад за хүн хүрээд ирсэн. За довтлооны 3 секунд болж бөмбөг хураагдж байна. За бөмбөгийг загт төсөм бөмбөгийг эзэмшиж байна. Тогтхоотор гой гүйлттэй Балчин довтлогоо амжилтгүй эргээд TTG багийн Балчин Самраас бөмбөг авсан Батням төвийн тоглогч Батням довтлогоо амжилттай амархан юм аа. Үнэхээр сайхан өндөрчин өөрөө залж ороод 2 алхамтай хийгээл довтлогоо амжилт олгож байна. Тоглолтын тооны харьцаа 4-4. Алдаа. За бөмбөг хураагдж байна. Балчин Дарханбаатар. За шүүгчийн заалтыг харж чадсангүй бөмбөг алдалт болж хувирлаа. Пүрүүн заслаад явсан довтлооны алдаа хаа. Пүрүүн довтлооны алдаа. Заслаан буруу тавьсан. За солилцоо захиалж байна.
Солилцоогоор Мон Энко багаас 7 номерын тамирчин орж ирж байна. Амжилттай хаалтыг тавьсан Батням Уртима Мирам бөмбөгийг авч үлдсэн. Пүрүням холбоонд олж Дарханбаатар. Хурдан тоглоо Мирам. За Мирамын хувьд бол үнэхээр TTGVCO багийн хувьд бол багийн лидерийн үүргийг гүйцэтгэхээр гоё ур чадвартай тоглогч харагдсан. За Батнямын хувьд явуулт хийж бөмбөг хураагдж байна. Цаг цусан бөмбөгийг эзэмсэж байна. 9 номерын тамирчин алсын зан шидэлт амжилтгүй. За Бат Эрдэнийн хувьд бол яарсан шидэлт байсан. Дахиад алсын зан шидэлт амжилтгүй. Балжин нэм самраас Дарханбаатар тоглоо эхлүүлсэн. Хурдан тоглоо явсан. Дараад орсон 3 эсрэг. За тийм баха яалчгүй 3 эсрэг өгөөд орсон. Бөмбөг таслагдаж байна. Бат Эрдэнэ 5 номерын тамирчин уучлаарай 9 номерын тамирчин заг зүсэн байсан юм байна. Солилцоо захиалагдж байна. Талбай дээр Пүрүням суугаад 4 номерын тамирчин Ундрал болд гарч ирж байна. Ундрал болдын хувьд бас алсын зан шидэлт сайтай тоглож харагдсан шүү. Хэсгийн тоглолтын дээр заг зүсэн эхний оны амжилттай багийн 5 тоноо олж байна. 2 дахь шидэлт мөн амжилттай. Торох юмгүй 2 шидэлтийг амжилттай олгоод буцаа гүйчж байгаа харагдж байна. За холбоонд орж Дарханбаатар. За Батням заслаан тавьсан буцаад Мирам. Ундрал болд. Мирам зүүн дараад орсон алдаа хаа. 2 номерын тамирчин Балжин нэмээ алдаа. Багийн 2 дахь алдаа гарч байгаа юм байна. Мирам. Буцаага Дарханбаатар. За Балжин нэм. Довтлогоо за алдаа. 7 номерын тамирчингийн алдаа гарсан байна. Долоо номерын тамирчин Көркимжан гэдэг нэртэй тоглож байгаа юм байна. Балчин нэмийн чөлөөт 2 шидэлт. Амжилттай багийн 5 дахь оноо. Балчин нэмийн хувьд бол хүчний тоглогчийн байрал тогложсан алсын зан шидэлттэй, дундын зан шидэлттэй. За болохгүй өөрөө шахаад орчин олон тал тоглогчдод тамирчин да. 2 дахь шидэлт хоёулаа амжилттай болж байна. Шидэлтийн техник гоё байна. 11 номерын тамирчин Бат Эрдэнэ. Ямар гоё пас вэ? 11 номерын тамирчин Бат Эрдэнэ амжилттай довтолж багийнхаа оноог 2-оор ахиулж байна. Мон Энко компани тамирч тоглолтыг тэргүүлээд эхэлсэн. Мирам алдаа хаа, яалчгүй алдаа. 15 номерын тамирчин Тогтбаатрын алдаа. Мирам чөлөөт 2 шидэлтийг гүйцэтгэнэ. Хоёр шидэлт. Амжилттай, гоё байна. За Мирамын хувьд бол үнэхээр гүйцэтгэл сайтай, гоё тоглогч байлаа. Скин тоглолтын дээр тайлбарлаж явахад харсан. 2 шидэлт, хоёулаа амжилттай болж байна. За манай уурхачдын спорт их наадам 2025 тэмцээний хувьд сагсан бөмбөг ер нь бүх төрлүүд дээр ур чадвар үнэхээр өндөртэй тамирчид байгаа гэдг нь тайлбар явцад харагдж байгаа. Үнэхээр сагсан дээр бол гүйцэтгэл сайтай, өндөр чадвартай тамирчид өндөр байгаа. За хажуугийн шугам гიშгэж бөмбөг хураагдж байна. Мирам. За тийм ээ, Мирамын дундын зан шидэлт амжилттай 10 дахь оноо олж байна. Хувийнхаа 4 дахь оноог авж байгаа харагдаж байна. За 9 номерын тамирчин заг зүсэн алсын зан шидэлтийг амжилтгүй болсон 2 номерын тамирчин Балжин нэмийн шидэлт угаага гарч байна. Жохон хүчтэй дэлгэсэн бол амжилттай болохоор л байлаа да. За төвөнд болж Батням. Дарханбаатар. Мирам алсын зан шидэлт. За амжилтгүй. Хурдан довтлогоо явсан. Бөмбөг таслагдж байна. Мирам бөмбөгийг авсан.
Өөрөө дараад орсон алдаа салгаж байна. Хідэн номерын тамирчинд алдаа өглөөч юу? За харагдсангүй. 2 шидэлтийг Мирам гүйцэтгэх нь. Тоглолтын тооны харьцаа 18 харьцаатай TTG VCO компани тамирчид хэрэгүүлж байна. Энэ удаа угаагаа гарч байна. Хоёр дахь шидэлт. Мирам. Амжилтгүй. Балжин нэм 2 дахь боломжийг үүсгэсэн Мирам солгоо дараад орсон довтлогоо амжилттай. За 2 чөлөөч шидэлт хийгээд амжилтгүй болгосон. Алдаагаа засруулж лээ. Эсвэргээрээ хурдан довтлогоо явсан Инконто багаас, Мон Инко багаас цаг төсөм 2 оног авч байна. Цаг төсөм мөн 4 оноотой Дарханбаатар алсын зан шидэлт яасан хүчтэй түлхэж байна. Ойгоод оронгоо алдаата Самраас бөмбөгийг авсан Бат Эрдэнэ өөрөө дараад орж ийн. За алдаа. Багийн 3 дахь алдаа. Дарханбаатарын алдаа хасаа. Амжилттай болгочлоо. 2 номерын тамирчин Балжинэми алсын зан шидэлт амжилттай болж байна. Тоглолтын тооны харьцаа 13-12 болж Мон Энко баг тоглолтыг тэргүүлээд эхэлсэн. Балжинэм гол Мирамд голд өгсөн. Мирамын дундын зан шидэлт амжилтгүй дали гарч байна. Батням 2 дахь боломж. Дарханбаатар Балжинэмд өгсөн. Балжинэм бүр 3 дээр гараад ирсэн. Мирам гоё юм аа. TTG VCO-ийн 9 номерын тамирчин Мирамын хувьд үнэхээр ур чадрын хувьд өндөр тоглогч байна. Дараас оноо авалтуудыг хийсээр байна. Ховийнхаа бараг 8 дахь оноог авчуу та. За Жавжнаас Балжин юм яагаад үгүй гэж. За довтлогын удаа амжилтгүй. 2 дахь боломж. За алдаа хаа Батнэмийн алдаа. Тийм байна. Батнэмийн алдаа гэж үлээсэн байна. Балжин юм Бат Эрдэнэ итгэвтэй байж багтаа 2 дахь боломжийг үүсгэсэн гаргасан. Балжин малсын цан шидэл. За энэ удаа дутж байна. Батнэм самраас авсан алдаа. 15 номерын тамирчин Тогтбаатарын алдаа болж байна. Тогтбаатарын хувийн алдаа 2 удаа болчихоо та энэ удаа. За багийн алдаа 4-өөс дээш болж байгаа юм байна. Батнэмийн чөлөөт 2 шидэлт. За 2 баг хоёулаа багийн алдаа 4-өөс дээш болж байгаа юм. Алдаа болгон дээр чөлөө шидэлтийг гүйцэтгэх нь. Тоглолтын цаг дуусахад нэгдүгээр үеийн цаг дуусахад 15 секундын хугацаа үлдсэн байгаа юм байна. Эхний чөлөө шидэлт амжилттай 15 дахь оноо. 2 дахь шидэлт мөн амжилттай болж 16 дахь оноо. Минутын амралтыг TTG VCO компани тамирчид захиалж байна. 3 онооны давмгаал тэдэнд байгаа. За мөн өнөөдрийн тэмцээн нийт олон төрөлт тэмцээнүүд явагдаж байгаа. Хөл бөмбөг, волейбол, сагсан бөмбөг, шатар, теннис, e-спортын PUBG Mobile, Dota 2, Counter Strike-ийн тэмцээнүүд маань өнөөдөр аваргын тоглолтууд явагдана. Ялангуяа за энэхүү лайваар маань үргэлжлүүлээд e-спортын лайв орж ирэхээр байгаа. За ямар ч одоогийн байдлаар бол Эрдэнэт хотын Хангарт спорт цогцлборын заалнаас сагсан бөмбөгийн хасагдах шатны 4 дахь тоглолт та бүхэнд хүрж байна. Та бүхэн маань мөн лайваар болон Univision 996, Sky Media 40 агаарын суугийн 12 гэсэн суугуудаар энэхүү тоглолтын маань тоглолтуудыг үзэх боломжтой байгаа. За тоглолт эхэлсэн. За нэгдүгээр цаг дуусгалсан байгаа да нэлээд төгсөн байгаа. Цаг төсөм дараад орсон дундын зан шидэлт ойгоо гарч байна. 2 дахь боломж мөн амжилтгүй. За тооцохгүй. Тоглолтын нэгдүгээр үе 16-13-ын харьцаатайгаар TTG VCO компани тамирчдын давмгаалаар тоглолт өндөрлөж байна. За тоглолтын 2 дугаар үе эхлэхэд бэлэн болсон байна.
За бөмбөг мөн энко. Бөмбөг хамгаалагчаас ундрал бол гаргаж байна. За 2 номерын тамир чинь гой пас Дарханбаатар ямар гоё тасалва. Алсын зан шидэлт өөрөө хийсэн эйрбол болчлоо. Хитрхи яарсан ч дээр байчлаа да. Балжинымын бөмбөг өстэй айгуу гоё. Сойлсон даавг нь. Цаг төсөм дундын зан шидэлт амжилттай ямар гоё шидэлт вэ. Үнэхээр цаг төсмийн хувьд ур чадвар өндөртэй юм дундын зан шидэлтийг амжилттай болгож байгаа 6 тоглолтын тооны харьцаа 16-15. Өсрэлтэй шидэлт бол ерөнхийдөө сагсан бөмбөгийн хувьд бол маш хэцүү хүнд техник байдаг. Үүнийг бол амжилттай болгож байна. Алсын зан шидэлт амжилттай TTGVCO компани тамирчин 4 номерын тамирчин ундрал бол алсын занаас амжилттай давталж байна. Багийн 19 дэх оноо цаг төсөм довтлогоо амжилтгүй Батним самраас авсан Дарханбаатар. За Балжин юм бүр 3 дээр гараад ирсэн. Батним Бастага 3 дээр гараад ирсэн. Өмнө хоёулаа юу яасан бол өөр байсан юм да. Тийм ээ. Самраас авах хүн байхгүй бол мэдээж. 2 номерын тоглогч 9 номерын тоглогч цаг төсөм Бат Эрдэнэ гой гүйлттэй. Тий ямар гой гүйлт вэ? Мон энко багийн 11 номерын тамирчин Бат Эрдэнэ шийдний зүүн талаас цацсан тоглох амжилттай болж байна. Тоглолтын тооны харьцаа 19-17. Явалтхаа. Энэ одоо ялчгүй явалтаа ундрал бол баруун хөлөө сая зөөж байгаа харагдсан. За Тогтбаатар. Тогтбаатар эргээ бөмбөгийг авсан. За Балжин юм. Шидэх гэж тохиж хуураа цаг төсөм алсын зан шидэлт. Мон энко багийн 9 номерын тамирчин цаг төсмийн алсын зан довтлох амжилттай болсноор тоглолтын тооны харьцаа 20-19 болж Мон энко баг тоглолтод тушуучлаад эхэлсэн. Мэдээж TTGVCO компани тамирчид минутын амралт. За минутын амралтын хугацаа дууссан. Тэргүүл бол Мон энко багт шилжсэн байгаа. Цаг төсөн бол үнэхээр ур чадвар өндөртэй тоглогч юм аа. Сая алсын зан давталгаа амжилттай болгож байгаа харагдсан. Дээрээс нь тэр өсрэлтэй шидэлт нь амжилттай болсон гэдэг. За энэ чи юу болоод энэ гаргаж чаддгүй Мон энкогийн шахсан хамгаалт амжилттай болсон. Тогтбаатар цаг төсөм тогсон Тогтбаатар алдаа. За ундрал болтын алдаа. Мон энко багийн шахсан хамгаалт амжилттай болгосон бүр эсрэг багийнхаа бөмбөг гаргалтыгч бөмбөг тасалт болгоод одоо бүр алдаа аваад чөлөөт 2 шидэлт хийхээр болж байна. Мон энко багийн хамгаалт амжилттай ажилласан. Тогтбаатар чөлөөт 2 шидэлт. Найс амжилттай. 21 дэх оноо. Хоёр дахь шидэлт. За амжилтгүй болсон Батним самраас авсан. Дарханбаатар 2 онооны зөрүү. Тэгээ тоглолт дуусах яагаачгүй дөнгөж 5 минут өнгөрж байгаа. 5 минут болж байгаа. За энэ удаа багийн лидерийн үүрэг гүйцэтгэж байгаа Мирамын тоглолт илүү хэрэгтэй болов. Вау, Балжин нэмийн шахсан давталгаа амжилттай шахаж ороо нэг мөрлөөл 2 оноог авж байгаа харагдаж байна. Гоё давталгаа байна. Тоглолтын тооны харьцаа 21-21. Алсын зан шидэлт. Алсын зан шидэлт амжилттай болгоцсон. 11 номерын тамирчин Бат Эрдэнэ алсын зан шидэлт амжилттай. Вау, Мон энко багийнхан дараалсан алсын зан шидэлтүүд амжилт болж онооны давмгаалыг маш их авч байна. За алдаа 7 номерын тамирчин Көркөмжаны алдаа гэж байна. Батним гол дээр заслаа тавьсан. Ундрал бол за Мирам одоо нэгэн бөмбөг хатгуулсан да. За мөн алдаа. Бат Эрдэнэ алдаа. Багийн 2 дахь алдаа гарч байгаа юм байна. За Мирамын гоцлон тоглолт илүү хэрэгтэй байгаа юм болоо гэсэн бодол төрж байна. За мөн Батним ийм өндөр хүчрхэг тоглогчийн тоглолт бас байхгүй болоод байна. Алдаа. Багийн 3 дахь алдаа Тогтбаатарын алдаа.
нүүрний шугамнаас Батням гой ямар нэгэн алдаа байхгүйгээ үздсэн хурдан довтлохоонд Заг Зүсэм хоёр алхамд хийгээд орсон солгоо довтлохоо. Заг Зүсмийн солгоо довтлохоо амжилттай. Үнэхээр гоё оролт байлаа. Тоглолтын тооны харьцаа 26-21 болоод илүүрхэд эхэлсэн. За алдаа. Эргээд Заг Зүсэм өөрөө алдаа гаргаж байна. Дарханбаатар чөлөөт хоёр шийдэлтийг гүйцэтгэх нь 5 онооны давмгаал үүссэн Моненко. За Дарханбаатарын чөлөөт шийдэлтийг сонирхъя. Эхний шийдэлт амжилттай гоё шийдэж байна. Довтлогоо амжилтгүй. Самбраас Тогтбаатар авсан. Эргээд Заг Зүсэм дахиад хурдан довтлогоо эхлүүлсэн дээ энд. Довтлогоо амжилтгүй. Арай яасан довтлого нь болов уу? Алдаа, Көркөмжин алдаа авсан Батнямаас. За нэг сэрэгдсэн баг бас нэг аюултай зүйл нь юм байдаг. Хурдан довтлогоо нь амжилттай болох тохиолдол их байгаад байдаг. Сая Көркөмжин амжилттай довтлоод амжилттай алдаа аваад чөлөөт хоёр шийдэлтийг гүйцэтгэх гэж байна. Батнямын хувьд бол алдаа 3 болчуудаа гэж харагдаж байна. Багийн 4-т алдаа гарсан. За ундрал болдыг сэлгээгээр авсан. Пүрүү нэм талбаатар гарч ирж байгаа харагдсан. Көркөмжин за чөлөөт шийдэлт амжилтгүй. За бүр галцоонд хүрсэнгөө бөмбөг эсрэг багт нь шилжиж байна. Дарханбаатар бөмбөгийг эзэмшиж явж байна да. За энэ дээр одоо Мерамд бөмбөгийг атгуулаад довтлуулаад үзвэл яад юм бол гэсэн бодол төрөд байгаа. Довтлогоо амжилтгүй. Яарсан довтлогоо байна. За TTG-VCO компанид хамжтай минутын амралт аваад нэг жоохон цэгцтэй довтлогоо хийх төр ярих бол ер нь цаг нэлээд яваад эхэлсэн. Гой бөмбөг даслаад Пүрүүниум юу вэ? Техникийн алдаа өгцөө. Хинд өгчөө тэр газар унсан байсан тамирчин харж чадсангүй. Заг Зүсэм юм уу да? За Заг Зүсэм байна. Заг Зүсэмд техникийн алдаа өгчлөө. За ер нь шүүгчнэр бол хасагдах шатнаас эхлээд нэлээ хатуу шүүлтүүдийг хийж байгаа харагдаж байна. Шүүгчтэй маргалцсан тамирчин шууд техникийн алдаа өгөөгөө явчихж байна. Дарханбаатарын чөлөөт шийдэлт амжилттай болсон. Тоглолтын тооны харьцаа 26-23 болж ойртсон. За энэ довтлогоог эмгэгцтэй болгочих юм бол гой Батнямд гой пас өгсөндөө Батнямын довтлогоо амжилтгүй болж байгаа харагдчих юм. Алдаа Батням өөрөө алдаа гаргацсан. Зураас гიშгцэн байсан юм байна. Эргээд хоёрт боломж үүсгэхтэй. За Заг Зүсэм. За Моненко компани тамирчин Заг Зүсмийн хувьд 9 номерын тамирчины хувьд бол үнэхээр ур чадвар өндөртэй багийн лидерийн үүргийг бол гүйцэтгэж чадж байна. За бөмбөг хамгаалагчаас за Бат Эрдэнэ бөмбөгийг авсан. За нүүрний шугам хажуугын шугам гიშгсэн баха. Тийм баха. Хажуугын шугам гიშгэж бөмбөг орож Балжинямын алсын зан шидэлт амжилтгүй болж бөмбөг алхалт олоо хуурчлаа. За энэ удаа Мерамаар Мерам бөмбөгийг авсан. Ямар харамсалтай юм бэ? Хөлн дээр ойлгоо бөмбөг алхалт болчлоо. Балжинямын бөмбөгийг эзэмшиж байна. За Заг Зүсэм гарч ирж бөмбөгийг авсан. Буцаагаад Балжиням. Балжиням. Довтлогоо амжилттай болсон шүү. 8 номерын тамирчин сэлгээгээр гарч ирсэн 8 номерын тамирчин Максаржавын довтлогоо амжилттай болж байна. Тоглолтын тооны харьцаа буцаа 5 онооны зөрүүтэй болсон. За Мерам бөмбөг авсан давууг нь Мерам дундын зан довтлогоо амжилтгүй дутчлаа. Батням 2 дахь боломж мөн амжилтгүй Самбраас авсан. Харилцаа алдаа үлээж байна. Максаржав болон Балжинямд солилцоо захиалсан. Максаржавыг авч байна. Тогтбаатар талбай дээр орж ирж байна. За Заг Зүсэм Тогтбаатар буцаад гой бөмбөгийг тассан да. Бүрмний за Тогтбаатар эргүүлээд авцсан. Алсын зан шидэл Балжиням амжилтгүй ойсон Мерам Самбраас
Алдаа багийн 4 дахь алдаа болж байна. Бүр 4-өөс дээш болцсон юм байна уучлаарай. Чөлөөт 2 шидэлтийг Мирам гүйцэтгэх нь Бат Эрдэнэ алдаа гэж үзсэн. За бүр 11 номерын тамирчин Бат Эрдэнэ алдаа 5 болоод талбайг чөлөөлж байгаа мөн гэж үгүй юм байна уучлаарай. Буруу залт харсан байна. За Мирамын чөлөөт 2 шидэлт 5 онооны зөрүүтэй л байгаа да. Амжилттай. 2 дугаар үеийг эхэлснээс хойш Мирам ер нь довтлогоонд айгүй идэвхтэй оролцож чадсангүй байсаар хагаад онооны зөрүү ерөнхийдөө мөн инко багч хилцсэн 5 дахь шид 25 дахь оноо болж байна. За солилцоо захиалагдсан Пүрэв нэмийг аваад Дарханбаатар орж ирж байна. За цаг төсөм дахиад алдаа багийн 4 дахь алдаа гарч байгаа юм байна. Цаг төсөм дараа орсон амархан юм аа. Үнэхээр цаг төсөм болоо энэхүү тоглолтын дээр сагсан бөмбөгийг амархан болгож харагдуулж чадж байна. Дарж ороод teardrop хийгээд teardrop нь амжилттай болж байна. Багийн 30 дахь оноо 5 оноонд амвал Мирам дундын зэн шидэлт ойчлоо. Балчин нэмийн самбар дахиад урд давталгаа эхлүүлсэн урд цаг төсмийн ээлжид давталгаа амжилттай болж байна. Багийнхаа 32 дахь оноог авсан 7 онооны зөрүү. За талбай дээр Сүхбат гараад ирсэн байгаа маань. Сүхбатын за багийн алдаа 4-өөс дээш чөлөөт 2 шидэлтийг гүйцэтгэх нь чөлөөт 2 шидэлтийг TTGVCO компанийн тамирчин 10 номерын тамирчин Сүхбат гүйцэтгэх нэ минутын амар захиалагдсан байгаа юм байна. Тоглолтын цаг дуусахад минутын амралтын хугацаа дууссан. За талбай дээр Моинко багийн тамирчид гарсан. Одоо 10 номерын тамирчин Сүхбат чөлөөт 2 шидэлтийг гүйцэтгэх нь багийн алдаа 4-өөс дээш болсон учраас алдаа болгон дээр чөлөө шидэлтийг хийн. За Сүхбатын хувьд сэлгэн цоож байгаа гарч ирсэн чөлөө шидэлтийг хамтаа сонирхё. Эхлэх хэрэгтэй чухал чөлөөт 2 шидэлттэй. Самбартаа дунж амжилттай 26 дахь оноо. 2 дахь шидэлт. Айчлаа самбраас Балчин юм авсан. Бат Эрдэнэ авсан уучлаарай. За цаг төссөн багийн лидер л байгаа та дундын зэн шидэлт. За яалчгүй алдаа сая тохоос өгчих шиг болсон. За мөн багийн алдаа 4-өөс дээш болсон цаг төсмийн чөлөөт 2 шидэлтийг хамтаа сонирхъя. 6 онооны зөрүүтэй яваа. Цаг төсөм амжилттай. Мөн амжилттай болж байна. Эргээд 8 онооны зөрүү. Мирам зүүн дараад орсон алдаа амжилттай. Тооц нь 2 алхамд ялчгүй эхэлсэн байсан. Мирам амжилттай довтолж байна. Бага хожигдлоос аварж байна. 8 онооны зөрүүг ойртуулж чадсан 6 онооны зөрүү чөлөөт шидэлтэй хийх юм бол 5 онооны зөрүүтэй болно. Чөлөөт шидэлтэй алдах юм да Мирам маань. Яг хэрэгтэй үед бөм Дарханбаатар ямар гоё бөмбөг далсан бэ? Өөрөө довтлох гэж яарсангүй. Мирам алсын зай шидэлт хаалтанд орцсон. Балчин нэмийн гар идэвхтэй байлаа. Алсын зай шидэлтийг хаачж байна. За цаг төсөм зүүн дарсан, паасалсан Бат Эрдэнэ цаг төсөм teardrop амжилттай ямар амархан юм бэ? Буцаагаад 8 онооны зөрүү болгож байна. Балчин нэм алсын зэн шидэлтийг хийсэн.
Самбраас Мирам авч чадсан. Балчины малсын зан шидэлт амжилттай болгож байна. 17-8-ын тамирчин Балчины малсын зан тоглох амжилттай олсон. Тоглолтын тооны харьцаа 5 болж ойртсон. Тоглолтын сүүлийн 1 минут яваад эхэлсэн. За алдаа гарчлаа. Мирамын алдаа, багийн алдаа 4-өөс дээш. 11-8-ын тамирчин Бат Эрдэнэ 2 шидэлтийг гүйцэтгэн. Тоглолтын цаг дуусаад 20 секундын хугацаа үлдсэн байгаа юм байна. За Балчины хувьд алсын зан шидэлт нь арай л хожуу байвуу даа гэмээр харагдлаа да. Тоглолтын 2 дугаар үеийн эхэнд нэг хит шидэд авсан бол яах вэ юм бол. За мөн Мирамын тоглолт 2 дугаар үед өлөгтэй гарсангүй. Батнамын шахсан тоглолт мөн гарсангүй. Ер нь хожигдлын шалтгаан бол тиймэрхүү байна. 2 дахь шидэлт амжилттай олсон. 6 оноо минутын амралт TTJ VCO компани дамжид минутын амралт захиалж байна. Тоглолтын цаг дуусахад 20 секундын хугацаа үлдсэн байна. За тоглолтын цаг дуусахад 20 секундын хугацаа үлдсэн байгаа. (37 31) харьцаатайгаар Мон Энкобаг тоглолтыг тэргүүлж байгаа. За хувилбар явсан Дарханбаатар гарч ирсэн 40 надраас дахиад хаад хийлж яахын. За бөмбөг таслагдсан. Балчины бөмбөгийг тасалсан Бат Эрдэнэ алдаа. За Мон Энкобагийн тамирчдын хамгаалт үнэхээр үнэхээр амжилттай хэрэгжиж хаалт хийж байна. За бүр өөрөөсөө алдаа авч чөлөө 2 шидэлтийг гүйцэтгэн. 6 онооны зөрүүтэй. Бат Эрдэнэ шидэлт амжилттай. За энэ 2 дахь шидэлтийг амжилттай болгох юм бол ерөнхийдөө Мон Энкобаг энэхүү тоглолтонд ялах эрхээ авчих болоо. За бүр 2 дахь боломжийг үүсгэсэн. 8 номерын тамирчин Максар Жавын 2 дахь боломж байлаа. Тоглолтын цаг дуусгаад 15 секундын хугацаа үлдсэн. За 7 онооны зөрүү 15 секундэд барина гэвэл их л хэцүү байх та. Бүр амжилттай 8 онооны зөрүү болгож байна. Максар Жав. Хоёр дахь шидэлт амжилтгүй. Батим Самбраас Мирам алсын зан шидэлт амжилтгүй. За ингэснээр тоглолт дуусах үстэй. За энэхүү 39-31-ийн харьцаатайгаар Уурхачтай спортын их наадам 2025 тэмцээний хасагдах шатны 4 дахь тоглолтын ялагчаар Мон Энкобаг шалгарлаа. Халуун баярыг хүргэе.